За өнөөдөр бүр нэлээд сонин, нэлээд эвгүй, нэлээд жир хүлмээр тийм Япон сэтгцийн аим шиг нэг онцлох гэж байна. Одоо та нарт танилцуулах гэж байна. 2011 онд нээлттэй ижсэн Kotoko гэдэг нэртэй кино байгаа. Тэгээ ерөөсөө бас нэг алдартай кино бол биш. Тэгээ судлах мэдээлэл бараг л бүр интернет дээр ерөөсөө байхгүй тийм кино. Та нарын дунд ч гэсэндээ үзчихсэн хүн бол амар цөөхөн байгаах гэж бодож байна. Нариусан хариулагч л ер нь таних хүмүүс байж магадгүй. Shinya Tsukamoto гэд өнөөх Tetsuo the Iron Man заавас 2 дугаар анги нь буюу Tetsuo 2 Body Hammer болон 3 дугаар анги нь болох Tetsuo the Bullet Man-ыг бүгдийг нь найруулад, зохиолыг бичээд, продюсерлаад, зураглаачаар нь ажиллаад, тэгснээ бүр эвлүүлгээ хүртэл өөрөө хийжсэн тийм уран бүтээлч штэ тий. За тэгснээ бас давхар жүжигчний үүрэгтэйгээр өөр кинонуудад оролцдог. Тэгээ та нар санаж байвал нөгөө нэг Takashi Miikeгийн Ichi гэдэг хэлэр дээр Gigi гэж дүрд бас тоглодог. Энэ Kotoko кинон дээр ч гэсэн яг адилхан бүхий л том ажлуудаа өөрөө бие дааж хийснэ. За бас production designer-ыг нь бас нэмж хийсэн. Тэгэнгүүтээ бас өөрөө нэг дүртэн тоглолцсон байгаа. Гэтэ яг энэ кино нь өөрийнх нь бусад кинонуудаас арай жоохон өөр гэж хэлж юу нь болно. Tetsuo the Iron Man шиг тийм хэтрүүлэгтэй body horror энэ төр бол ерөөсөө биш. Эсвэргээрээ айгу удаа өрнөлтөө, тайвшрал мэдрүүлж чадах үзэсгэлэнтэй. За гэхдээ тэрнээсээ гадна бас угаасаа амар эвгүй уур амьсгалтай, жиирхэл төрүүлж чадах маш чанартай сэтгцийн аим шиг арт хаус төрлийн кино. Ер нь бол надад айгу таалагддаг миний хайртай кинонуудын нэг гэж тооцогдож болохоор кино маань байгаамаа. За тэгээд юм байна. Тэгээ өнөөдөр маань дугаартай Pizza Hut сайхан хамтран ажиллаж байна. Киноныхоо үйл явдал руу орцгоё. Тэгэхээр кино маань Kotoko гэж нэг эмэгтэйгийн дүрээр хэлж байгаа. Харахад ингээл нэг хөөрхөн эмэгтэй юм шиг хэрнээ. Манай хүн нэг тийм хийм хараад байдаг. Ямар нэгэн төрлийн нэг юм сэтгцийн өвчтөж гэх юм уу. Номын дэлгүүрт нь нэг өвөө хүүхэдтэйгээ орж ирээ байжснаа. Яг тэр өвөөтэй адилхан харагддаг өөр нэг хүн буюу body double нь хажууд нь давхар харагдаад хамгийн гол нь тэр body double нь зүгээр нэг ингээл харагдаад болчдөг биш. Өөрлөө нь бүр дайрдаг за. Гудамжаар явж байхад нь хүртэл араас нь ирж байгаа дугуйтай хүн хоёр болж харагдаад хэн нь яг жинхэнэ хүн юм бэ гэдгийг ялгаж амжихгүй жинхэнэ хүнд нь мөргүүлж явах жишээний. Гэтэ угаасаа л Kotoko яг ч бас цоо ирүүл хүн бол биш л байгаа юм л да. Бараг өдөр болгон өөрийнхөө гарыг зүсэж цусыг гаргадаг зуршилтай. Тэгээд яагаад ингэдэг юм бэ гэсэн чинь ер нь бол өөхөх нь яах нь гэж үздэг. Гэхдээ би энэ байнгын л өөрт нь чи өөхөх болоогүй гэж хариулдгийн гэсэн. Хамгийн хэцүү нэг юм гэвэл сэтгэл зүйн хувьд ийм тогтургүй ирнэ. Kotoko бяцхан хүүхэдтэй тэгээд нөхөргүй тэгээ ганцаархнаа тэжээдэг ганцаархнаа хүүхдээ өсгдөг гэсэн үг. Хүүхэдтэй үнэхээр л маш ихээр хайртайч гэсэн хийм хараад байдаг энэ байдал нь угаасаа л хүүхэдтэйгээ гадуурч салхиж болохооргүй л болгочихж байгаа шүү дээ. Хүндрэлтэй болгочихж байгаа. Хүүхдээ тэрвэрсэн байж хат нь ямар хөрх хүүхэд вэ гэж нэг эмэгтэй ирснэ. Удалгүй яг тэр эмэгтэй дахиж нэг удаа араас нь гарч ирээд ямар хөрх хүүхэд вэ гэж гарч ирээд байгаа байхгүй. Амьдарч исэн газараасаа нүүчүүл энэ байдал нь дээрдэх байхаа гэж бодоод нүүсэн ч гэсэн дахиад нэг 10 жилийн охин хоёр ширхэг болж дайрч ирээд дахиад өөр газар руу нүүж байгаа. Тэгээ манай хүний өөртөө хамгийн ихээр хэлдэг үг нь хүүхдийн минь амнаас надаас шалтгаалan шүү. Би л гараа тавьчвал хүүхэд маань өөхөх аюултай шүү гэдэг үг. Гэхдээ нэг удаа яагаад ч байрныхаа дээвэр дээр зогсож жоод хүүхдээ гарнаасаа тавиад унгаачдаг. Унгаасныхаа дараа л юу ийснээ ухаарад хамаг хурдаараа доошоо буухад хүүхэд нь доор нь байдаггүй. Тэгээ анхнаасаа л гэрээсээ гарахтаа хүүхдээ гэртээ үлдээгээд гарсан гэдгээ мартцсан байсан юм шиг үлээ. Хүүхэд нь зүв зүгээр л өрөөндөө хэвтчихэд. Мэдээж бас юм сэтгцийн асуудалтай хүн хүүхэд өсгөхөд үнэхээр л аюултай штэ тий. Хөршүүдийнх нь өгсөн дуудлагаар цагдаа нар ирж Kotokog хүүхэд асарч чадхааргүй хүн гэж дүгнээд хүүхдийг нь шаал өөр хотод амьдардаг Kotokогийн төрсэн эгчт нь өгөр болсон байдаг. Хүүхдээсээ холдоод сэтгэл санаа нь бүр л айхтар хэцүүдж байгаа. Ядчидл зурагтаар нь бага насны хүүхдүүдийг олноор нь алсан хүн амны хэрэг гарчээ энтергээд амар мэдээ явж параноидын левелийг нь бүүстлээл тий. Гиснээс бас нэрээ ирчүүд угаасаа л манай үнийг найрах гэж оролддог байж таараа. Гэхдээ
Гэхдээ Котоко бол бүр ерөөсөө хиндэн ч нүүр өгдөггүй, өөртөө нь ойртох гэж оролдсон эрчүүдийн гарлуу нэстэй шууд утгаараа сэрээ зоогоол явуулчихд юм билээ. Амьдрал нь хэсэг хугацаанд аимшигтай хэцүү байсан ч нэг л өдөр их чинь хүүхэдтэйгээ уулзахыг нь зөвшөөрөөд ёстой бөөн л баяр болоод байгаа хот руу дуртай дуугаа дуулсан шигэ автобустад яваад очиж байгаа. Хүүхэд нь бүр амар том болоод бүр хөлд ороод ер нь зүгээр л амар том болцсон байд. Тэгээ өөр дөр нь байх үедээ тоглодог байсан тоглоомнуудыг гаргаад өгсөн чинь тоглоомнуудаа мартаж амжаагүй байсан юм шиг үлээ. Айгүй дуртай тэднийг авч тоглоод ээжтэйгээ хамт янз бүрийн хамттан идээд ер нь зүгээр нилээ хоногийн турш Котоко мэн нэг ч хийм харалгүйгээр хүүхдтэйгээ ингээд айгүй олон зүйлсийг хийгээд амар аз жаргалтай л тэндэ байгаа. Гэтэ мэдээж явах цаг нь болоход эгчийнхэн нөхөр автобусны зогсоол руу хүргээд өгөө гэсэн ч гэсэн би зүгээрээ алхаад явчихнаа. Зүгээр гээд алхаад явдаг. Тэгээ угаасаа хүүхэдтэйгээ хамт амьдарч чадахгүй байгаа их хүн яаж л аз жаргалтайгаар хүүгээ орхиод буцаж чадах вэ? Нулимсаа арай хийж тэсэж байгаа нь ойлгомжтой. Тэгээд ийм л болохоор хүүдээ нулимсаа харуулахгүйгээд заавас эгчийнхээ гэр бүлийнхэнд нулимсаа харуулахгүйгээл алхаад явж байгаа. Гэртээ ирээд дахиад гар мараа зүсээд дарклах нь тодорхой. Сүүлдээ за бүр яг байрныхаа дээвэр дээрээс үсрэх гэжсэн чинь Танака гэж нэг залуу доор нэрцэн чи яах ч байгаа юм бэ? Би чамайг маш удаан ажигласан. Би чамд санаа зовж гин гэдэг ээжэдэг. Тэгээ анханасаа л Котоког нөгөө нэг хүүрүүгээ автобусаар явж байхад нь энэ Танака гэж залуу тэр автобусанд нь явж исэн юм байлээ. Тэгээд дуулж байгааг нь сонсоод маш гоё мэдрэмж аваад шууд л дурлаад гэх юм уу та тий энэ нэмэгтэй миний заяаны хань мөн байна гэж шийдсэн юм байлээ. Тэгээ тэрийгээд шууд Котокод хэлээд би чамайг хэд хоног дагаж явж ажиглаад бүр яг жинхнээсээ дурлцсан. Тэгээд би чамтай гэрлээд хамтдаа амьдралаа босголцох одоо хүсэлтэй байна. Надтай гэрлээч гэж шууд шулуун шудрах сайхан хэлждэг. Тэгээ Котоко тоохгүй тодорхой л доо. Тэгээ гарлуун сэрээ зогоотхолгүй яах вэ? Гэтэл Танака шантралгүй дахиад маргааш нь хат дог пицца бариад гэрийнх нь гадаа ирсэн байдаг. За манайхан бол Пицца Хатын хамгийн их махтай хат дог пиццаг бол маш сайн мэдж байгаа шүү дээ, тийм. Хат дог пицца том хэмжээтэй ундаа болон шарсан төмснөөс бүрдэх хат дог багцыг Пицца Хатын вебсайтаас нь захиалах юм бол багцын үн болох 48,000 төгрөгөөр биш, дан пиццаныхаа үн болох 37,000 төгрөгөөр худалдаа авах боломжтой байгаа юм байлээ. Хамгийн гол нь яг www.pizzahut.cgmen гэж вебсайтаас нь захиалсан л тохиолдолд шүү дээ, тэгээд тэгэхээр манайхаа яг одоо Pizza Hut-ийн вебсайт руу сайхан явж ороод онлайнаар хат дог багцаа дан пиццаныхаа үнээр захиалж авч сайхан идээрээ. Котоко бүр үнэхээр л нэгнүүдэрээ ч тоож гарахгүй гадахад Танака амар сэтгэлээрээ хоол энтер зөөж гүүгээл байгаа байхгүй юу? Нэг өрөө зурагт үзчихсэн чинь Танака нэг тийм номын зохиолчдод олгодог айгүй том шагналыг хүртээд ярилцлага өгж байгаа нь гардгийг. Тэгээ угаасаа Танака өөрийгөө зохиолч гэж анханасаа танилцуулж лээсэн юм л та. Гэтэ Котоко нэг тоогоод тоогоог болохоор анзаараагүй анхаараагүй байхгүй юу? Улмаар бас Котокогийн сонирхол нь жоохон хөдлөөд номын дэлгүүрээс Танакагийн бичсэн нэг номыг авангуудаа бараг л нэг өдрийн дотор шууд бинжлээд уншаад дуусгачдаг. Удалгүй Танака ч өөрөө ирээд хоёулаа болзоонд явах уу гэж асуухт нь Котоко зөвшөөрөнгүүтээ ханиндаа вайн ууд суудгийн. Тэгээ эхэндээ айгүй л нааштай айгүй өвтэйхэн юм ярьж сууж ийснаа. Шууд нөгөө нэг зоосон өмнө сэрээ зоосон гарлууга дахиад сэрээ зоох гэж оролддог ч гэсэн Танака дасаад байгаа юм шиг байлээ. Тэгээ шууд гарыг барьж аваад сэрээг нь гарнаас нь авчдаг. Даанч нөгөө гараараа нөгөө гарлуун сэрээгээ зооччлоо юм л та. Маргааш нь Танака гэртээ сууж ийсэн одоо үзэж харддгийн юм уу яадгийн гинтл сонин царайлж хамаг хүрдээрээ Котокогийн очиход Котоко угаасаа гараа зүсээд цус алдсан байж илгүй яах вэ? Бөөл сандраад шүүгэнээс нь цусаа арчих цаас авчираад өгсөн чинь үхэгчээж бас те наа чин манай хүүхдийн ариун цэврийг хэрэглэлээ. Наадахаар чин би арчиж болохгүй ээ. Манай хүүхдийн юм гээд дахиад нэг юм аваад ирсэн чинь наа чин манай хүүхдийн памперс байна. Муухай болгож болохгүй ээ гээд хоёр буцааж ээж 3 дахь дээр нь цусаа арчдаг. Танака бас амийн аврахаас гадна гэрлэх саналаа тавих гээд ирсэн бэлээ. Бүгж гаргаж ирээд наадтай гэрлээч гэхт нь Котоко угаасаа зөвшөөрөхгүй те гэртээ арай гэд хөөгөө явуулчдیں۔ Архгаа явж байхдаа дахиад мэдэрсэн юм уу яасан буцаад орсон чинь Котоко дахиад гараа зүссэн байж байдаг. Тэгээ сүүлдээ гарч зүхтаагаад чи яагаад надад ингэж их сэтгэл гаргаад байгаа юм бэ? Би муу хүн штэ. Би чамд лайл болон зүгээр зайлаад өг гэсэн ч Танака бол баг зүгээрээ би чамайг ингээ сайнтай муутай чинь хайрлнаа. Ингээ муу зангуудыг чинь ингээ засаад авчнаа л гэдэг. Тэгээ за баг манай хоёр ингэж нийлж байгаа юм шиг байгаа. Тэгээ хамтдаа манай Котокогийн хүүхэдтэй уулзах гээд их чих рүү явдаг. Дахиад хэд хоногийг айгүй амраа малын сайхан өнгөрөөгөөд буцаж гэртээ ирэхдээ за яг нүрийг нь бол ингээ YouTube дээр бүтэн харуулж болохгүй за яг ягаад чим Котоко Танакаг
хүлж тавьчаад бүр хүн харахын эцгүй амар ирэмдэг болгоод зоддсон байдгийн. Тэгснээ сулсныхаа дараа гарлуун сэрээ зоосон шархан дээрээ үнсээд сүүлдээ нүүрнийх нь хавцсан эсхийг долоосноор Котоко одоо өөрийнхөө маягаар би чамд хайртай гэж хэлж байгаа гэх юм уу. Улмаар манай хоёр аль бие усаар эхнэр нөхөр хоёр болоод хамтдаа амьдардаг болж эхэлдэг. Тэгээд Котокогийн сэтгцэн арай дээрдэх юм болов уу гэсэн ч стил зөв зүгээр байж байгаа л амар орилж шарлаад толгоогоо юмд саваад байдаг хിവэрээл байгаад байдгийн. Гэтэл Танака тэр болгонд нь хүлээцтэйгээр хандаад бүх юм зүгээрээ. Бүх юм зүгээр болноо. Хайрт минь би чамдаа хайртай штэ. Би бүх зүйл чинь ингээд хажууд чинь чамайг дэмжиж байх болно гэж тайвшруулаастай. Нэг өрөө тэр хоёр тагтан дээрээ янз бүрийн юм ярьж сууж байх үеэр Танака зохиол бичгээ болоод эхнэрээ хайрлахад бүхий л цагаа зарцуулдаг юм билүү гэж бодож байгаа тухайга хэлэхэд Котоко тэгээд нэрнгээсээ чи зохиол бичгээ болж чадах юм уу гэж лавлж асуудаг. Танака угаасаа л зохиолоо бичгээ болж чадахгүй гэдгээ яг тэр үед ухаарад Котокотой танилцсанаас хойш анх удаагаал гунигтай царай гаргаа сууж байгаа. Котоко Танакагийн нүүрэндээ нэмсгэлэлтэй жинхэнэ хөлбөрийг хайж ийш тийшээ харсан ч алдахгүй тодорхой л доо. Гэртээ ороод Котоко яг тэр автобусанд дуулж исэн дууга бүрэн бүтнээр нь дуулах үеэр Танака нэг тийм гунигтай юм шиг хайрандаа хайлж урсж байгаа юм шиг харцаар ширтэж сууж байгаад маргааш нь Котоког гэртээ ирэхэд бүх юм аваад ор сургаггүй яваад өгсөн байдаг. Кино маань хэдий тодорхой болгож өгдөггүй ч гэсэн би бол хувьдаа угаасаа л Танака гэж ийм хүн анханасаа л байгаагүй зүгээр л Котокогийн төсөөлөлтөл байсан төсөөллийн л хүн гэж би таамаглаад байгаа. Танака явсан ч гэсэн нэг гоё мэдээ байгаа нь сэтгцэн гайгүй болсон гэж дүгнэгдээд хүүхдээ өөр дээр авах боломжтой болсон байдгийн. Тэгээ хэд хоногийн дараа хүүхэд нь ч өөр дээр нэрээд эхэндээ Котоко асар ихээр аз жаргалтай байсан ч гэсэн хүлд орцсон хүүхдийг өсгөнө гэдэг нь бас өмнөхөөсөө хамаагүй олон санаа зовох шалтгаантай айгүй хэцүү юм бол байгаа юм л да тий. Ядчитал хүүхэд нь нэг л өдөр нүдрүүгээ харандаа авч хийгээд нүдээ бэртээчдэг. Тэгснээ бүр дахиад хэд хоногийн дараа дүрсүүдэж гүүж байгааг нь дагж исэн чинь тэр дагж исэн хүүхэд нь хүүхдийнх нь одоо ийм өөр яг жинхэнэ хүүхэд нь биш хүүхдийнх нь body double байсан юм шиг байлээ. Яг үнэндээ хүүхэд нь зам дээр үлдсэн байж таарад машинд дариулаад үхээдгдэг. Гэтэ дахиад тэр дариулсан хүүхэд нь жинхэнэ хүүхэд нь биш байсан л юм байлээ л дээ. Зүг зүгээр л ард нь зогсож ядгийг. Дахиад хэд хоногийн дараа зурагтаар нэг кино ч юм уу юу ч мэдэхгүй ингээд цэргүүд байшинг самж явж агаад автомат буугаараа камер руу буудаж байгаа юм гараад зурагтаа унтраах гэсэн чинь унтраах тоолонд нь яг л тэр камер руугаа буудаж байгаа зураглал нь дахин давтагдаж гараад сүүлдээ за бүр яг бодтоор тэр цэрэг нь гэрлүүн дайрж орж ирэнгүүтээ хүүхдийнх нь толгойг нялх буудаад алаадахдаг. Гэтэ тэр нь мэдээж дахиад жинхнээсээ болсон зүйл биш хүүхэд нь зүг зүгээр эсэм минь сууж идэгин. Тэгээ за Котокод нэг үнэхээр аимшигтай бодол орж ирдэг нь хайртай хүүгийнхээ амийг өөр хүний гарт өөр танихгүй газар аимшигтай осолд эсвэл аимшигтай аллагад алдчихснаас өөрийнхөө гараар хүүгээ алчъя гэд унтжахт нь асар ихээр уйлан байж хоолойг нь богоод өөрийнхөө хүүхдийг өөрийнхөө гараар алчдаг. Котоко маань галзууг имлэг твцсэн байгаа. Тэгээд өдөрт ганц удаа гадаа гарах ирэхээрээ тамхи татгаас гадна эсвэл за бороотой өдөр байж таарах юм бол бороонд бүжгэлж тэр цагаа өнгөрөөдөг юм байлээ. Нэг л өдөр хүүн түүнийг эргэхээр ирсэн гэд. Тэгээд эргэлтийн өрөөнд ороход хүүн бүр айл хизээний өсвөр насандаа очихсон маш том хүү болсон байдгийн. Тэгээ ээжтэйгээ юм ярьж суужгаад цаасаар нэг тийм шуу шиг дүрс нугалж хийж үлдээгээд баяртай ээжээ гэж хэлчихэд шүхрээ дэлгэн явснаар кино маань дуусж байгаа юм аа. За тэгээ кино маань энэ дөрөв дүндрүүлж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол нэлээд сонин тэгээд одоо юу юм би бол та нарт яг бүтнээр нь үзээрэй гэж зөвлөхөр кино. Тэгээд ерөнхийдөө ямар ч кинонд нэг юм өөрийнх нь агаар гэж байдаг шүү дээ. Тэгээ би бол энэ Котокогийн агаарт нь амар дуртай. Яг одоо энэ ертөнц рүү би ингээ яваад орчмоор
Одоо зүгээр л юу гэмдэ зүгээр надаа энэ Котоко амар таалагддаг. Ийм кино тааллаа гэд наа гаж гэж хэллээ хэл та. Тэгтээ whatever тэ. Дуртай л юм чинь угаасаа надад амар таалагддаг. Яг гаж хэсгүүдээс нь гадна зүгээр ерөнхийдөө яг киногоо та нар өөрсдөө бүтнээр нь үзэх юм бол амар peaceful зүгээр л үзэл юмар ингээ нэг юм амар гоё тайвшрал өгдөг сценүүд зөндөө олон байгаа шүү дээ. Тэгээд тийм байна да. Ерөнхийдөө энэ киног бас та нараас яг би та нарт тайртай заяа. Гэхдээ та нараас зарим кинонуудаа бол угаасаа харамлна. Тэгээ энэ Котоко бас л яг та нараас яг үндэ жоохон харамлж л байсан кино. Тэг ингээд та нарт танилцуулмааргүй өөрөө нуугаал үзмээр байсан киногоо өнөөдөр та нарт танилцууллаа. Тэгээд тийм байна да. Тэгээ өнөөдрийн бичлэгийн дөрөв өндөрлж гин хэдүүлээ дараачих бичлэгээр угаасаа тун удахгүй уулзна. Хайртай шүү. За сайхан амнаар. Гой зүзүүдлэр дараачих бичлэгээр уулзъя. Bye bye.